Сууц өмчлөгчдийн холбооны төрийн бус байгууллага мөн боловч ашигын төлөө явахгүй. Санхүүжилт зөвхөн оршин суугчдын сарын хураамж үйлчилгээний төлбөр байна. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг оршин суугчдын бүх хурлаар тогтооно. Өөрөөр хэлбэл оршин суугч та нийгмийн идэвхтэй байж хуралдаа оролцсноор төлбөр тогтоох шийдвэрт нөлөөлж болно. Хэрэв хуралдаа суугаагүй, төлбөр ихэдсэн гэж үзвэл холбоонд үн буруулах санал тавина. Дэмжигдэхгүй бол хэрэгжихгүй. Санал бүх нийтийн хурлаар батлагдсан тул өөр ямар нэгэн эрх мэдэлтэн албан тушаалтанд нөлөөлөх боломжгүй. Бүх нийтийн хурал болоогүй байхад сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлд ур мэдэн төлбөр нэмбэл нэхэмжлэл гаргаж хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Төлбөрийн хариуд танд ямар үйлчилгээ үзүүлэх ёстой вэ? Юуны өмнө та сууц өмчлөгчдийн холбоо, орон сууцны контор хоёрыг ялгах хэрэгтэй. Орон сууцны контор нь цахилгаан, сангийн асуудлыг хариуцдаг. Харин сууц өмчлөгчдийн холбоо бол тогтсон цагаа байнга лефт ашиглах, орцны цэвэр, аюулгүй байдлыг хангах, хүүхдийн тоглоомын талбай аюулгүй байх, эвдэрсэн машины зогсоолгүй байх зэрэг засвар үйлчлэгээ хийж, ажилчдын цайланг шийдвэрлэнэ. Зарим цөөн айлтай сууц өмчлөгчдийн холбоо аж ахуйн үйл ажиллагаа хөгжүүлэхийн тулд бодволын тоо, орчны чанарыг сайжруулсны үндсэн дээр бодволоо түрээсэлж нэмэлт орлоготой болдог. Сууц өмчлөгчдийн холбоо сангийн хөрөнгөөр ямар ажлууд хийж гүйцэтгэх вэ? Дээврийн хэсэгчилсэн засвар, инженерийн шугам сүлжээ, заагийн засвар, фасад, лифтийн хэсэгчилсэн засвар, цахилгааны шугам засвар, орцны засвар тогтчлт. Хэрвээ энэ үйлчилгээгээ үзүүлж чадахгүй бол яах вэ? Сууц өмчлөгчдийн холбоо бүр дэрэгдээ санхүүгийн зөвлөгтэй байх бөгөөд тус зөвлөхөөр дамжуулан жилдээ 1-2 удаа санхүүгийн шалгалт хийнэ. Хэрвээ сууц өмчлөгчдийн холбоо шалгалтаар ямар нэгэн алдаа гаргасан нь тогтоогдвол хохирлыг барагдуулна. Мөн дээд зөвлөлөөс 2 жил тутам сууц өмчлөгчдийн холбоо бүрт хяналт шалгалт хийх үүрэгтэй байдаг. Хэрвээ сууц өмчлөгчдийн холбоо хуулинд заасан үүргээ биелүүлээгүй бол оршин суугчдын тушаасан мөнгийг шамшигдуулсан, гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй эсгээс хамааран 40,000 төгрөгөөс 4 сая хүртэлх төгрөгийг торгож, шаардлагатай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хэрвээ та сууц өмчлөгчдийн холбоо таны эрхэнд талдсан гэж үзэж байвал дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн засгийн газрын 11.11 утсанд мэдээлж болно. Хэрвээ та төлбөр төлөхгүй бол яах вэ? Сууц өмчлөгчдийн холбоо таныг шүүхэд шилжүүлэх нэхэмжлэл гаргана. Та олон жил төлбөрөө тасралтгүй төлсөн сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа доголдолтой шаардлага хангахгүй байгаа эсэх нь таныг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Хэрвээ та шүүх хуралдаанд ирээгүй бол сууц өмчлөгчдийн холбооноос гаргасан тайлбарын дагуу хэргийг шийдвэрлэнэ. Сууц өмчлөгчдийн холбоо төлбөрөө хэрхэн зарцуулж байгааг хэрхэн хянах вэ? Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуульд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл нь жилд 2-оос доош удаа санхүү үйл ажиллагааны тайлангаа нийт суугчдаа тавина. Ингэхдээ бүх гишүүний хурлыг зохион байгуулсны үндсэн дээр тайлагнана. Мэдээллийн үндэтгэгч Голомт банк.